Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдаагүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч талт ертөнд сувг. Хэрвээ таны уучлах хэрэгтэй гэж боддог хүн таныг шархлуулсан хүн биш, харин таны далд ухамсарт оршдог хүн бол яах вэ? Эдгэрэлт гэдэг ээжтэйгээ харилцах харилцаагаа өөрчлөх тухай биш. Харин таны ухамсарт суусан ээж гэх ойлголтыг өөрчлөх тухай юм. Таныг өсгөн хүмүүжүүлсэн ээжийн хандлага, танаас хүлээх хүлээлт, таныг үнэлэх үнэлгээ зэрэг нь ямар байснаас хамаарч таны сэтгэл зүйд би яаж амьдрах ёстой вэ гэх дотоод ойлголт үүсдэг. Үнийг таны далд ухамсарт суусан ээжийн тухай ойлголт гэж нэрлэдэг байгаа юм. Энэ удаагийн дугаараараа бид ихэнх хүмүүсийн зайлс хийдэг нэгэн таагүй үннийг авч үзнэ. Энэ нь эхийн архетип, таны сэтгэл хөдлөлийн хөгжил, өөрийгөө үнэлэх үнэлэмж болон амьдрах чадварт хэрхэн нөлөөлдөг тухай юм. Та дотоод шархаа хүлээн зөвшөөрч ойлгох хүртлээр сэтгэлээ эдгэж амьдралынхаа учрыг олохгүй явсаар байх магадлалтай юм. Карл Юнг эхийн цогцлбор гэх нэр томьёог бий болгосон байдаг. Энэ нь хүн хүүхэд наснда ээжтэйгээ харилцах харилцаа нь ямар байснаас хамааран үүний талаарх ухамсаргүй төсөөллийг бий болгодог үзэгдэл юм. Хэрвээ таны ээж таныг их шүүмжилдэг, төгс байхыг шаарддаг байсан бол та дотроо би өөрөөрөө байх юм бол хайрлагдахгүй гэх дотоод дүрийг бий болгож насанд хүрсний дараач оршин тогтносоор бидний сэтгэл хөдлөл альва зүйлд хариу өгөх үйлдэлийг удирдсаар байдаг байна. Харин таны ээж дулаахан, халамжтай, танд хайр инэрлийг үзүүлдэг байсан бол дотоод эхийн дүртэй нь найдвартай хамгаалагч болж төлөвшдөг. Энэхүү эхийн цогцлбор гэх ойлголт нь ээжийг буруутгах тухай биш, харин түүний үлдээсэн сэтгэл зүйн уул мөр таны дотор хэрхэн хадгалагддгийг ойлгох тухай юм. Магадгүй та шүүмжлэлт хэтэрхий эмзэг хандах, хайр халамжийг хүлээн авч чаддаггүй. Эсвэл бусдын магтаал, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг байнга эрэлхийлэх, бусдын анхаарлыг өөртөө хандуулахад хит их анхаарал хандуулдаг байж болох юм. Магадгүй ээжий чинь чамайг их хайр, нөхцөлтэй санагддаг байсан байх. Тэр таны өгч чадхаас илүү их зүйлийг хүлээдэг. Эсвэл өөрийнхөө асуудлуудад хит автсан учраас таны асуудлыг ойлгох орон зай түүнд байгаагүй байж магадгүй. Бидний сэтгэл хөдлөл, айдас, өөрийгөө буруутгах, хит болгоомжлох гэх мэт зан авир нь таны тархинд бат суусан хариу үйлдэлүүдээс болдог юм. Хүүхэд 0-3 настай байх үедээ тарих мэдрэл, сэтгэл хөдлөлийн тогтолцоо нь эрчимтэй хөгжиж байдаг учраас энэ үед тохиолдсон үйл явдлууд буюу түүнийг хайрлах, орхиж явах, уйлахт нь хариу үзүүлэх зэргээс хамаарч тархинд нь аюултай эсвэл аюулгүй гэж хоёр ангилан кодлогдсон үлддэг байна. Ээж чинь чиний хажууд байгаа эсхээс үл хамааран түүний чамд үлдээсэн мэдрэмжүүд нь чиний амьдралд нөлөөлж байдаг. Эдгээр шарах зөвхөн өвдгөө зогсохгүй, чиний хинбэ гэх ойлголтыг бүтээдэг. Чи ээжтэйгээ биш, харин өвлөгдөн ирсэн тэр дотоод дуу хоолойтойгоо тэмцэж байгаа юм. Энэ дуу хоолой айдас, зуршлуудаар чинь дамжиж чамтай одоо ч ярьсаар байдаг. Үнийг таньж мэдэх нь чөлөөлөгдөх эхний алхам боловч зөвхөн танад зогсох хангалтгүй. Үнийг өдөөж буй сэтгцийн механизм буюу архетипийг ойлгох шаардлагатай юм. Юнгийн сэтгэл судлалд архетип гэдэг нь хүмүүс биш. Архетип гэдэг бол цаг хугацаа, соёл иргэншлээс үл хамааран бүх хүмүүст байдаг нийтлэг мэдрэмж, туршлагын хэв маяг бөгөөд эдгээрийн хамгийн хүчтэй нь ээжийн архетип юм. Сайн талаараа энэ архетип нь хайр халамж, хамгаалалт гэх мэт эерэг зүйлсийг илэрхийлдэг. Гэвч архетип нь гажуудсан буюу би хайрлуулж чадаагүй, би бусдын төлөө амьдрах ёстой, өөрийгөө илэрхийлэх нь буруу гэх мэт буруу итгэлийг үүсгэдэг. Жишээлх юм бол найз охиноо аврагч эсвэл эхийн орлуулагч болгох, дарагдаа эцгийн дүрийг суулгаж, түүнээс магтаал авах гэж хичээх, захиралдаа өөрийгөө батлах гэж хит их оролдох гэх мэт. Харин тэд чиний энэ далд хүлээлтийг биелүүлж чадаагүй тохиолдолд чи ахаад л өөрийгөө орхигдсон мэт санана. Гэвч чамайг орхисон нь тэд биш. Харин ээжийн архетипчин өөрийн хүүхэд насны биелээгүй хэрэгцээгээ тэдэнд тусгаж байгаа хэрэг юм.
Энэ мөчлөгийг таслахын тулд чи архетипээ ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чиний зан авир, үйлдэлийг энэ дотоод ээжийн дүр удирдах байгааг ажиглаарай. Ингэж чадвал чи хэвшмэл ойлголтоос ангижирч өөрийн амьдралыг шинээр эхэлж чадна. Гэхдээ дотоод түүхээ шинээр бичгийг хичээж байх үед чинь өөр нэг хүч чамайг чимээгүйхэн арагшин татсаар байдаг. Үүнийг одоо тайлбарлая. Эрдэмтэн судлаарч Берт Хеллингер далд үнэнч байдал гэх ойлголт нь хамгийн гүнзгийгээр хүний сэтгэл зүйг гинжлэгч зүйл гэсэн юм. Энэ бол эцэг гэхээсээ илүү жаргалтай амьдрах, тэднээс илүүгээр эдгэрэлт мэдрхийг урвалт гэж үздэг далд итгэл үнэмшил юм. Чиний дотор ээжийнхээ ачааг үүрэлцэх ёстой гэсэн чамайг өөрийн чинь мэдээгүй байхад бий болсон гүн итгэл үнэмшил байж байдаг. Энэхүү үнэнч байдал нь өөрийгөө дарах маягаар илэрдэг. Амжилт ойрхон ирэхэд чи ухарч эхэлнэ. Хайр халамжийг мэдрэх үед чи өөрийгөө холдуулна. Чиний хүсэл тэмүүлэл хэтэрхий их юм шиг санагдаад чи өөрийгөө үгүйсгэнэ. Энэ бүхэн тохиолдлын хэрэг биш. Бидэнд ээжээсээ илүү гарч болохгүй гэх сэтгэлгээ суучихсан байдаг юм. Хэрвээ ээжээсээ илүү гарвал түүнд хайрлуулгаа болно. Эсвэл түүнээс урууж буй мэт мэдрэмж төрдөг байна. Түүнийгээ бид анзаардаггүй, бас мэддэггүй. Улмаар чи өөрийн мэдээлгүй ээжийнхээ зовлон шаналлыг дуурайж эхэлдэг. Жишээлх юм бол ээж чинь ганцаардсан аз жаргалгүй амьдралаар амьдарсан бол чи өөрөө ч мөн адил аз жаргалгүй байснаар түүнийг ойлгож холбоо үүсгэж байна гэж дотоод ухамсартаа боддог байна. Мөн ээж чинь үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй. Дуугүй төрлийн хүн байсан бол чи бас өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Ингэснээр далд ухамсартаа түүнтэй ижил зовлонг мэдэрснээр ээжтэйгээ илүү ойр байна гэж үздэг байна. Иймэрхүү ухамсаргүйгээр ээжийнхээ зовлон дуурайж амьдрах нь үнэнч байдал мэт санагдаж боловч үнэн хэрэгтээ чи өөрийн амьдралаар амьдарч чадахгүй. Сэтгэл зүйн хувьд гатсан, өсөлт хөгжил байхгүй, нэг хэвэндээ зарцчихсан байгаа хэрэг юм. Ээж чинь өвдөлт бол чиний давах ёстой зүйл биш. Чиний үүрэг бол ээжийнхээ амьдралыг засах, түүний зовлонг нөхөх биш юм. Чиний амьдрал бол чиний өөрийн л замнал. Өөрийгөө эмчлэх, эдгэрэх гэдэг нь ээжийнхээ эсрэг явж байна гэсэн үг биш. Харин өөрийн амьдралыг илүү дээр түвшинд хүргэх алхам юм. Чи өөртөө зоригтойгоор ингэж хэлэх хэрэгтэй. Ээжигээ би хүндэтгэж байгаа учраас өөрийгөө золиосолж амьдралаа гацаахыг биш, харин өсч хөгжиж ураг шалгахыг сонгож байна. Таны туулсан шарахыг би давтаж амьдрахгүй. Харин тэр шарахыг дотроо эдгэж өөрөөр амьдрах болно гэж хэлээрэй. Энэ хэв маягийг эвдэх хамгийн хүчтэй алхам бол өөртөө ээж шиг хандах явдал юм. Чиний дотоод хүүхэд авч чадаагүй тэр халамж, хайр инэрлийг өөртөө олгож сурах хэрэгтэй гэсэн үг юм. Энэ нь дотоод хүүхдийнхээ хэрэгцээг сонсохоос эхэлдэг. Гониглвал үл тоож болохгүй. Айдас мэдрэгдвэл хүчээр дарж болохгүй. Бэрхшээл тулгархад өөрийгөө сул дорой хэмээн шийтгэх хэрэггүй. Үүний оронд өөрөөсөө яг одоо надад юу хэрэгтэй байна вэ? Намайг үнэхээр хайрладаг ээж энэ үед надад юу гэж хэлэх байсан бол гэж асуух хэрэгтэй. Ингэж өөртөө ээжийг хандаж өөрийгөө дотроос нь хүмүүжүүлэх гэдэг нь зөвхөн эрхлүүлж тайвшруулах биш. Харин өөртөө боддоор хандаж хариуцлагатай, тууштай байдлаар хандах ёстой юм. Та өөртөө анхааралтай хандаж байнга давтагддаг зан төлөв, хариу үйлдэлээ ажиглах хэрэгтэй. Жишээлбэл дотоод шүүмжлэгч буюу өөрийгөө шүүмжлэх байдал чинь хүчтэй болж байна уу? Эсвэл бусдад таалагдах гэж хичээхдээ өөрийгөө үнгүүдүүлж байна уу гэдгээ мэдэрч сурах нь чухал юм. Алдаа гаргах үедээ өөрийгөө зэмлэж, алдаагаа бодож өөрөөсөө ичих биш. Дахин алдаа гаргахгүй байх дээрээ л суралцах нь чухал. Амралт хэрэгтэй бол гимшилгүйгээр амарч сур. Хинээс ч зөвшөөрөл авахгүйгээр өөрийгөө баярлуул. Энэ бол өөрийгөө үнэлэх, үн цэнэ дахин сэргээж буй үйл явц юм. Иймэрхүү үйлдэл хийх нь чамд хачин санагдаж магадгүй. Яагад гэвэл чамд үүнийг хинч зааж өгөөгүй. Шин зүйлийг хийж байгаа болохоор эхэндээ тэгж мэдрэгдэх нь аргагүй юм. Гэхдээ чи үүнийг өөртөө дадуулснаар өөртөөгөө харилцах дотоод харилцаа чинь бусад бүх харилцааны суур болох болно. Чи дотоод ертөнцөө ойлгож, эмчилж эхэлснээр өөрийн дотоод шарах,
хатуу шүмжилдэг ээжийн архетип гэх мэт зүйлсийг бусад хүмүүст тусгаж тэднийг буруутгах ухамсаргүй үйлдэлчин арилна. Ингэснээр чи бусадтай тэгш бодит илүү эрүүл харилцааг үүсгэж чаддаг болно. Өнгөрсөнд тохиолдсон сэтгэлийн шарах, гомдол, хүнд нөхцөл байдалтай цэг тавьснаар чамд хэрэгтэй байсан уучлал, хүсэж байсан эхийн хайр халамж эргээд ирэхгүй байж болно. Гол нь чи одоо хүүхэд биш. Одоо чи амьдралдаа өөрөө сонголт хийж чадна. Жижигхэн хорон мөчүүдийг анзаарахаас эхэл. Гомдоохгүй тулд тийм гэж хэлэх үедээ, хэн нэгний атаархлаас зайлсхийхийн тулд өөрийгөө дарах үедээ, өөрийн хэрэгцээ болоод мэдрэмжээ илэрхийлснийхээ төлөө уучлал хүсэх үедээ өөрийгөө анзаараарай. Ийм үйлдэлүүд бол ээжийн архетипаас үлдсэн зан хандлага юм. Ингэж өөрийгөө анзаарч эхэлснээр сэтгэл санааны хувьд насанд хүрэх үйл явц эхэлнэ. Өмнө нь чи зовлон айдас өөрийгөө хамгаалах зуршил дээрээ үндэслэн шийдвэр гаргадаг байсан бол одоо чи ухамсартайгаар хэн байхыг хүсэж байна. Амьдралдаа юуг чухалчилж үзэж байгаа дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг болж байна гэсэн үг юм. Өмнөх шигээ автоматар ухамсаргүй хариу үйлдэл үзүүлэх гэж байгаа үедээ түр зогсоод амьсгаа ав. Тэгээд дахин шийдвэрээ гаргаарай. Энэ нь зөвхөн хуучин шархаа эдгээх тухай биш. Харин амьдралдаа ирэх сайн сайхан зүйлсийн төлөө шинэ орон зайг бий болгох тухай юм. Хэн нэгний зөвшөөрөлгүйгээр баяр баясгаланг мэдэрдэг байх. Заавал баталгаажуулах шаардлагагүйгээр өөрийгөө үнэлдэг болох. Өөрийн үн цэнийг алдахгүйгээр бусдыг хайрлаж чаддаг болох юм. Чи одоо өөрийн бодол мэдрэмж, үнэт зүйлээ илэрхийлж чадах хэрэгтэй. Чадвартай насанд хүрсэн хүн. Чиний тодорхой байдал, зоримог, ухамсартай байр суурь нь өнгөрсөн айдас, ичгүүрээс хүчтэй байх ёстой. Бусдад таалагдахгүй байх вэ гэх хэл хязгаараа сул тавьж, өөрийгөө уучлж, өөртөө үнэнч байх хэрэгтэй. Энэ л жинхэнэ эрх чөлөө юм. Эдгэрхийн тулд чи ээжтэйгээ харилцаагаа таслах шаардлагагүй. Харин дотоод сэтгэлдээ ээжийнхээ эзлэх орон зайг өөрчлөх хэрэгтэй. Түүнийг өөрчлөгдөхийг хүлээхэ болж харин өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж л чи бусдаас хараат бус, гомдолгүй, гажуудалгүйгээр амьдарч чадна. Энэ бол чи өөрийн амьдралыг бүтээх эхлэл юм. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч даалт ертөнд сувг.